рэпер гүн сорыгоо бас студид өрья. За тэгээд манай Q's маань бол амжилтаа сайхан явсан. Та нар маань бас өөрсдийнхөө сэтгэгдлийг бичээрэй. Хэдэд орсон яасан ямар асуулт нь илүү гоё эсэн гэд сэтгэл хэсэгт бас дараагийн Q's-ийн сэдвийг бас бичих боломжтой байгаа шүү. За сайн байна уу та? Яасан өдрийн мэндийг хүргэе. Тэ өдрийн Rapper Гүнсар. За тэгээд хоёр шот юм дээ. Би шот гэж бодож шүү. Бодоогүй. Яг шот шүү. За. За хоёр таныг танилцууллаа. Тэгэхээр өөрийгөө танилцуулаад илүү дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа ярианд орё. Илүү л мэдмээр байна да. Гүнсар артист Гүнсар. Тэгэл баг бичөөдөө. За. За Гүнсар маань ер нь олвол сүүлд маш гой уран бүтээлүүдийг, хамтралуудыг, клубуудыг хийсэн. За гэхдээ өнөөдөр илүүтэй хувь хүнийхэн талаас нь ярилцаж үзмээр санагдлаа. Тэгээд бага насны хаана хизээ яаж өнгөрөв, ер нь ямар хөөхөд байв, аль тушинд байв тий. Энэ талаар бас гоё яриа хэлдэг гэж бодлоо. Би барахгүй гоё чөлөөтэйгаарай. Тэр яг юунаас эхлүүлсэн вэ? Бага насны хаана өнгөрсөн 10 жилийн хаана төгссөн бэ? Би 46-д сурдаг ус зургтай. Зургтай гэх юм уу, хорооллын гэх юм уу яг донд нь байдаг. 46. Би зургтай ш тасаа. Тийм үү. Би зургтай шинэ систем дээр 20 жил болчихроо. Тийм үү. Хоёр ч би нэг танд юм шүү. Би ч хооч хийчих бра. Тийм үү. Би шинэ. Би одоогүй нэг 2 жил 3 жил За болсон. за. Тийм тэгвэл тэр хавчихсан юм байна уу? Хүүхд нас маань ер нь кино үйлдвэрт байсан. Кино үйлдвэр. Ямар хөөхтэй? Нэлээд хөдөлгөөнтэй байсан уу? Хэрэг. Хөдөлгөөнтэй байгаагүй. Би чи спорт хөөхтэй байсан шүү дээ. Тийм үү. Би чи бокс ч юм байсан, бейсбол ч юм байсан. Нэг амар сүртэй хөдөлгөөн байхгүй юу? Ихвшлийн цагаа ер нь спорт өнгөрсөн шүү нэр. Хизээс болчих. Одоо хүртэл ер нь байгаа юу ер нь? Одоо байхгүй. Одоо таг байхгүй шүү нэр. Одоо л ерөөсөө спорт төрж хэлэхгүй. Тийм. За доо идэх болохоор ч тийм. Баг эн чинь баг спорт юм шүү дээ. Доо игээл те. Одоо тэгээд ер нь бага насндаа бокс, бейсбол хийдэг байсан гэж байна. Жохон дараахан байсан гэж байна. Тэгээд ах эгч нартай гэж бас нэг ярилцлага дээр нас сонссон. Тэгээд ер нь хизэнээс яг энэ уран бүтээл рүү илүү хандсан бэ. Тэгээд ер нь анх эхлээд ингэж асууж л да. Хипхоп хөгжимд ер нь хизээ хамгийн анх ингэж сонсож дурлж сонсож исэн бэ? Би төрөлхийн хипхоп байсан л да. Төрөлхийн за төрөөлөө. Нэр би яг төрөлхийн хипхоп. Манай ах нар уусаа хипхоп сонсдог байсан. Ер нь дандаа л ойрхон байдаг гэсэн. Би ч эхлээд ай идэг байсан шүү. Бараг 13 наснаас ирсэн үү? 14 ч юм уу? Өөрөө би даач. Тий. Би даач гэжтэй тэ нэг YouTube метог л хичээл үздэг шүү дээ. Тэгэл ингээд тэгсээр сурцсан. Тийм амар. Тий. Багш магш нэг амар интер юм байхгүй. Нөгөө хамгийн анх ингээл нөө хүн юу яадаг штэ нэг юм ухамсарт орж ирэл тэ яг ингээл санаанд ордог штэ яг тэр үед би нэг ингэж бодож исэн тэр одоо хандлагыг сонсоод тэр мэдрэмж айгуу чухал байдаг штэ тийм зүйлийг сандгүй ер нь л яг энчнээс эхлээл гэл нөө эхлэх цэг гэж бас нэг ярьдаг штэ тэрийг л асууж байгаа юм л да. Нэг юм гоё спешиал мэдрэмж өгч исэн ч гэдэм үү тий. Тэгвэл нэг анх сонсон хөгжим маань гоё ингэж яг төлөвсөн гэж тийм шүү дээ. Тэр юу гэдэг юм бол Tupac-ийн цомгийг сонсч ирсэн шүү. All Eyes on Me гэдэг цом. Тэр тэгтээ спешиал байсан. Solid цом байсан нэр. Амар цом байсан шүү нэр. Ер нь хэрэг бас эхлэв тий. Эхлэхдээ бас ингэж. Эхлэхдээ би чи рэпер би чи юу байсан? Ай дүүс дандаа. Ай продюс ер нь тэр талд аюу ихвшил явдаг байсан. Сүүлд рэпер болсон шүү. Бараг 19 нөө 20-д ба. Хамгийн анхны дуу Гүнсарынх юу байлаа? Би бол нөгөө New Jeans-ийг л айгу тэрнээс мэдээж. Тэр хамгийн анхны дуу шүү. Мөн үү тий? Тэр бас нэлээ өндөр хандлттай тий бас их гоё. Тэрнийг бүтсэн түүхээс тэр ихтэй аюу сөн. Миний хамгийн анхны дуу хит болно гэхэр ч бас сонир. Сонир байна харин. Би зүгээр л ингээл сүртэй нэг юм бодоагүй зүгээр хийцэн чинь тэр ихтэй бүүм яцсан. Бусан. Тийм болсон. Фат гингүүтэн тэгэл шуурма авч байгаа юм шиг let's go come on let's do it тэгэл.
Тэгэхээр би яг хамгийн анхныхын дууг нь л сонсоод мэдээд тэрнээс эхэлж мэдсэн биш. Гэхдээ тэр New Jeans бол яалтчгүй бүүн болсон. Баг тэр жилээ бүр одоо ч гэсэн хандлт нь бол баг хэдэн сая болсон гэдэг шүү дээ. Тэрний клип чинь iPhone 12-оор авч ирсэн шүү дээ. What? Тийм үү? Би тэр зүгээр ингээ машинтайгаа явж аал тэр дуу хийчээд маань нэс болохоор тэр дунд айгу туртай байгаадсан хаа хийчихэлтэй ээжэлтэй. Клип чи би болохоор нөгөө нэг амарх нэг гэсэн болохоор shit come on bro зүг байжлаа come on гэж байжсэн чинь зүгээр газ хийж гиснэ маань эмхтэй нээз үүдээ заа чин тухайд бид нар чин дандаа iPhone 8 9-тэй өгөхөд байгаа шүү дээ заа чи iPhone 12-тэй окей зөө хийчих bro come on let's go гэнэ тэг бид нар хэлсэн аах гүчтэй айгуу сон тэр доонч бас айгуу сонин бүтсэн. Би зүгээр ингээ гэртээ хөвтчиад би гэртээ студидтэй. Тэгээд зүгээр ингээ хөвтчиад би Billie Jean-ийн аяг сонсож байсан аахгүй Billie Jean. Michael Jackson сонсоод байжсэн. Аш энэ амар аяа шүү гэж бодчихсон. Гинт босонготой өглөө гүйчихсэн гутаа хоол юмчсан аах. Тэгчээд би өдрөн найзуудтайгаа уулзаад машинтаа ингээ сонсуулаа ингээ явжсэн чинь бро энэ чинь амар штэ бро ингээ хангап хийж явжгаад оройн клип нээсэн. Тэгээ маргааш цацсан юм бол. Маш амар одоо түүхтэй хурдан одоо процедуртай үйл явцтай болсон биз дээ. Ер нь бол гэхдээ ми дандаа л уус тийм байдаг. Зөв. Ааха. Тэр нөгөө ингээл юу бүжиглээлээдэг те нэг машин яг урдаад тавьсан зогсоодсон тэгэл маш юм хөнгөн одоо жанрын ч юм уу гоё клип болсон байдаг. Тэгэхээр ард нь бас ийм төөх нуугтаж байдгийн би iPhone 12 та хүмүүс бол бас клип бас хийгээд бас 3.8 сая тий. Үзэлт авах боломжтой байна. Тухайн 21 он гэхэр чи iPhone 12 яг л байжсэн. Тийм шүү дээ. Тэгээ одоо ч би тэгтээ ингээд ер нь рэпер за тэгээд ер нь нийт одоо орж ирсэн артистуудаас ер нь асуугаад идэг. Тэр асуултаа л асууж тэгээд. Тэр нь болохоор нөгөө одоо таны хувьд болохоор яг ингээд уран бүтээлээ хийхдээ ингээд онгод орж ирэхээр яг хийж гинөө эсвэл зүгээр ингээд хийя гэд хийж гинөө. Онгод гэж юус байхгүй шүү дээ. Тэг чи нөгөө нэг форум байдаг байхгүй нэ байнга хийдэг хүний форум гэж байна шүү дээ. А тэнгуүтэ байнга хийхгүй онгод түлэн гэдэг чинь миний тушаал тэнэ баг. А жишээл би одоо ингээд сард нэг 10 ч юм 15 дууд дунжилдаг байх гэх юм бол би ч тэгээ баг онгодтой бас зүгээр ингээ байжаал дуу хийчихнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь онгод гэсэн юм байхгүй дандаа хийдэг хүн л онгодтой байна уус. Арийн ер нь уран бүтээлийн санаач юу байна? Нөгөө альбом шин цомгоо гаргасан Тунсор тийм тэгээд өөр сан сайхан юу байна да? Одоо тэрний ажилтай л байна да. Нэг аим сүртэй юм бас байхгүй тэрний клипүүд байгаа хүлээгч байгаа бас нэг 2 3 клип байгаа. Тэгээд нэг тоглолт хийсэн чи одоо нэг шинэ жил төгссөн болохоор одоо тэрэндээ давхцаач бас яах гэж бодож байна тийм. Одоо тэр тухайн цомгоосоо сайн ярил юуг шингээ те. Одоо яг юуг шингээж яг ямар үзэл бодлыг ингэж шингээв. Тэгэл яг нэг тоосон тэр чинь яг өнгийн юм баа болохоор яг нэг тэрэг шигтэй гэсэн юм байх яг тэр үедээ би яг тийм мэдрэмжтэй байсан болохоор тэр гэсэн. А тэгээ бас тэрийг боддог болохоор тэр хийсэн юм болохоор ч юу мэрч чадахгүй. Өнгөөр хэлэх юм бол нэг цэнхэр өнгө юм уу? Тийм. Гүг цэнхэр гэх юм. Манай терминалийн өнгө юм шүү дээ. Яг тийм. Яг одоо манай Гүнсорын хамгийн анхны уран бүтээл New Jeans та бүхний одоо сонор төрж ийн. Тэгээд дэлгэцэн дээр бас iPhone тухайн үед бол iPhone 12-оор хийсэн гэдэг клип бас гарч байна. Энэ урт төстэй залуу энэ халзан залуу бас их юм маш их хүчтэй идэвхтэй бүжиглээд байгаа юм байна. Бүжигчэн уусаа бүжигчэн тийм. Наа чи бага 3 он бүжигчэн баг. Нэг суур ховц дизайнер. Урт төстэй ховц дизайнер. Чин сэтгэлээсээ найзынхаа одоо яг клипнэр бүжиглж өгч байгаа юм шиг харагдсан. Энэ л ялч гоё болсон гоё. Тийм гоё тийм. Одоо бас баг 3 жилийн өмнө. 21 он гэхэр чинь 4 жилийн өмнө. Одоо л YouTube дээр 3.8 сая одоо хандлттай гэхээр бас чамгүй үзүүлэлт шүү тийм. Ер нь дуу гэхэд ер нь юу анхаардсан бэ? Юу нь чухал байдیں۔ Тэгээд Гүнсорын хувьд чинь бас продюсер тийм. Тэгээд дээр нь бол ая бүтээдэг, дуу хийдэг гэхээр нэлээд бас мэдрэмж харцаа ажил байдаг бах та.
доо хийн тулд продюсер аягүй чухал. Тэгээд аяны сонголт бас аягүй чухал. Тэнгүүтээ заа тэр хоёр нь болчлаа гэж бодоход бас яг өөрөө бас аягүй чухал. Өөрөө бас бэлтгэлтэй авах хэрэгтэй. Тэрнээс бол одоо ингээд мөнгө төлж болно шүү дээ. Би жишээлбэл одоо дуучин биш үлдээ гэж бодоод дуучин болоо гэд мөнгө төлнө шүү дээ. Тэнгүүтээ ая продюсер хоёр нь болцоод байдаг. Өөрөө болоог байх юм бол эн чинь авчлахгүй бас нэг. Эн чинь 3 байх хэрэгтэй байхгүй. За. Тэнгүүтээ өөрөө сайн бэлтгэх хэрэгтэй. Эхлээд хүнд мөнгө өгч байгаа бол эхлээд өөрөө сайн бэлтгэх хэрэгтэй дандаа. Баян нэг дуугаа бэлтчихэд очих юм бол бас тэр бас нөгөө хүмүүсийн ажлуудыг бас хөнгөвчлэн шүү дээ, тийм. Тэгэхээр бас тийм л. Өөрөө бэлтгэхтэр ер нь юу гэж бодож байна? Яаж бэлтгэх ёстой юм? Өөрөө олох гэсэн үг шүү дээ. Одоо ямар аян дээр би илүү эвтэйхэн байна ч юм уу, тийм. Эсвэл миний хоолоо яг яаж явж байгаа бас өөр одоо чи бүх юм хөгжсөн юм чинь өөртөө нэг яах вэ нэг 400 цаасаа нэг майк авчих болно шүү дээ. Come on. Одоо бүгд компьютертэй болсон. Тийм шүү дээ. Гэртээ хоолойгоо бичээ нэг чеклчихэд яг өөрөө дуу хийж гэж бодох юм бол тэгвэл бас зүгээр. Бэлтгэл ажил зүгээр. Тийм. Чухал ах юм тийм. Тэгвэл зүгээр хар бараан гүйж очинготой хүнд мөнгө төлнөх юм бол өөрөө ч дуутайч болсон юм байхгүй нөгөөд нь ч сайн ажиллахгүй гэсэн. Яг гоё юм хамтын бүтээл гарахгүй амжилттай бүтээл бас гарах нь жоохон тиймэрхүү байх нь шүү дээ тийм. Сүүлийн үед ер нь Гүнсар ямар одоо өнгө айсыг барьж гэдэг юм уу тийм ямар одоо үзэл бодлын хүмүүс залуучуудад өгөхийг ямар мессежийг өгөхийг ер нь хүсэж байгаа вэ? Залуучууд хэвчлэн бол сонсож байгаа. Тийм бүр ингээд үлгэр жишээ авч байгаа. Тийм тэгэхээр бас хэдийд ярилцлаганд орсон байсан өөрийнхөө одоо зөв амьдралыг олж байгаа тухайгаач гэдэг юм уу. Тийм тэгэхээр арай илүү өөр мессеж өгж байгаа юм өөр болж байгаа лөө. Надад бол тэгтээ нэг ялгаа байхгүй. Би яг хийжсэн юм аа л тийм надад бол нэг юм хүнд ингээд чи тэрийг сонсоод үзэх юм бол ийм болно гэсэн юм байхгүй. Ягаад гэх юм бол энэ чинь бизнес биш гэх юм чи хөгжим шүү дээ гэх юм. Миний хөгжим дээр өгсөн хүлэгжил байвал тэгэл окей let's go come on bro. Би чинь fire rap шүү дээ. Trap shit. Гой хөгжим, гой байна, гой vibe that's all. Нэг мессеж болвол яа doesn't matter. Мессеж гэхэр шаардлагагүй. Яг тэр надад яг юу гэдэг юм бол I don't know what the fuck чи одоо ингээд сайн сур, онц сур боссоо гэх юм тэр чинь мессеж юм уу what the fuck. Зүгээр гоё бай гэдэг чинь мессеж юм шүү. Come on. Тэг чи хөгжилтэй хүн чи арчилсан шүү. Гоё. Одоо нэг одоо Гүнсар хувьд бол фэнүүд мэдээж хэрэг байдаг. За тэгээд хамгийн гоё одоо фэнтиг нэг уулзаад ингээ гоё дурсамж бас байдаг шүү дээ. Одоо артист болгоно. Тим дурсамжаас авалцаач. Надад тийм юмс байхгүй. Байхгүй ч эсвэл гоё тайц ч юм тий. Ашиг надад байхгүй. Би тэгтээ хүнтэйсэн. Би ихтэй нөгөө нэг ихвчлэн байдаг л та. Гэхдээ би нөгөө нэг хүнтэй ярихтаа айгу муу байхгүй. Ерөөсөө юм ярьдгүй. Дуугаа айгу даруухан ч яах вэ? Юу н дуугаа гэдэг дандаа. Үнтэй ерөөсөө юм. Тэг найзуудтай бол юм ярина л та. Хамаагүй шүү. Тэг шинэ хүн орж ирэнгүүт би юм ярьж чаддгүй хаа юм бол цаанаас. Тэгэхээр нэг хүмүүс бол наваа нэг их цантай нэг бла 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 бааш. Гэтэ би чинь төрөлхийн цаанаас тийм болохоор чинь яаж хичээсэн тийм үстэй юм уу? Тийм шүү дээ. Тийм. Заавал нэг хичээгээд бас тэгээд ахаар. Гэтэ ер нь бол хамгийн гоё таалагдсан тайз чинь. Энэ зам бас нэрээ нэлийн ачаалттай байсан баха тийм. Таалагдсан тайз гэх юм бол хамтралж яж болно тийм. Юу яд шүү нэрээ. Надаа шид юу юм бол том тоглолтуудын тайз надад аюу таалагдсан. Тийм. Энэ 100 нэрээ ямар тайзан дээр гарсан бэ? Энэ 100 би Triplex-ээр гарсан. Triplex. Тэгээд би тоглолттой байсан бас ми тоглолт биш л нэг 5 оны хамтарсан тоглолт. Тэгээд би тэгтээ мэн ярьцагт байсан болохоор. Тэр бас надад гоё байсан. Би чинь бараг 16 дууд боллоо. Вау. Яа, миний хамгийн удаан дуулсан. Тийм ээ. Тийм үү. Одоо Гүн сорочийн хувьд болохоор яг ингэсэн гэж би хараад байгаа. Ер нь бол Гүн сорын дуу бол ер нь их байхгүй байсан бах. Яг иймэрхүү төрлийн чи тийм. Одоо бид нар ч нэг хэсэг чингээ хипхоп гэхэр үнэн те нэг юм үнэн байх хэвээр тэнгуүтэй тэр дотор бол нэг те чи ийм бай, тийм бай байж ич бид нар нэг юм дууг бол околчод эсвэл тэгээ нөгөө хайр дурлал руу орж ирэнгүүт гоё байгаа. Тэрнээс тэгээ нэг юм одоо Гүн сорын нэг юм vibeтэй тэгээ гоё бай те
ингэж гоё л штэ нэг ийм vibe бол байгаагүй те стил чих юм уу те одоо өөрсдийн стайл байгаа штэ. Тийм байгаагүй байх. Тэгээд ер нь бол одоо бас нэг гүнс ор гарч ирснээс хойш одоогийн үед ер нь бол манай Монголын залуучуудын хэр өнцөг одоо яг энэ харж байгаа хипхопын өнцөг ер нь хэр өөрчлөгдөж байна. Чөлөөтэй болж байна. Эсвэл одоо ч гэсэн бас баригдсан нэг юм байгаад байна уу? Одоо артист түнээс бол харахад бол яаж вэ? Ми бодлоор бол юу гэдэг ч таашаа би ч ганцаар гараагүй шүү дээ тухайн үед чинь. Тухайн үед чинь 21 онд би цомгоо скин джинсийг хийгээд тэгээ араас нь Милан гэж гэдэг цомоо гараад би бас амар хүчтэй орж ирсэн аахгүй тоглоомд. Тэнгүүтээ араас биш яг зэрэгцээд C бас гарч ижсэн. Morning Star бас гарч ирсэн. Би Катрина бас байсан. Либгүний Nopcave гэх нэвтрүүлэг байсан. Би чи яг бөөнөрөө орж ирсэн аахгүй юм. Амар оллоо тэгсэн мөртлөө яг шал өөр өнгөстэй хүмүүс орж ирэнгүүт шал тоглоом шал аюу гой олоо ихсэн аахгүй. Одоо бол гэхдээ надад нэг сайн нэг амар сүртэй нэг юм хоо гэсэн юм нэг харагдахгүй л энэ яг үнэндээ хүмүүсээс бол тухайн үед бол бүгд shit the fuck завсар зайгүй хийдэг байсан шүү дээ. Завсар зайгүй бүгд тэр аим гой хөгжим хийдэг байсан. Өөрөн аим гой холоотой байсан. Magnet Prime байсан дээ. Magnet Prime байсан. Одоо жоохон наамгүй болчихлоо. Одоо тэгтээ ер нь онцсон гэж бас хэлж болохгүй л дээ. Тэгэхээр юу яах юм юм те. Одоо ч гүнс орчин Limit King-тэй за тэгэл сая нөгөө ихэр сувд уянтай гэл олон бас хамтрлуудыг хийжсэн те. Тэгээд ер нь одоо гадаадын уран бүтээлч ч юм уу эсвэл одоо Монголдоо ч юм уу бас ингээ гоё хамтрал хийхийг хүсэж байгаа бас хүмүүс дуучин юу байдаг бол надад ч байхгүй дээ. Байлгатай чи одоо байхгүй. Хамгийн гол нь надтай дуулах юм байгаа болоод мэдгүй яа гэх юм бол зогсдгүй байхгүй юу? Зогсдгүй. Би Limit King-т бол зогсдог байхгүй. Яг тэгвэл би хүүк гэдэг нөгөө дахил дуулдаг. Битээр угаасаа би биндээ дуулахад угаасаа дуртай. Би бигээ таньдаг болохоор. Би өөрөнд бас аягүй дуртай. Өөрөн болохоор дахилтыг бас амар гоё яадаг байхгүй. Би рэп хийжтэй. Түнгүй зогсчихоос бүх юм зогсчихоос тээ. Түнгүй босдын гэж батгаар би юус над сайн сүртэй бодогддог юм. Яг ингээл хамт гоё хамт хийж гоё ястай хүмүүстэйгээ хийгээд хийцэн түнхтэй тэтгдэг хамт бас дахиад хийж болно. Дахиад зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэр бас хийж болно гэх. Би одоо нэг чухал асуулт асуучих. Одоо нэг хэлж байгаа залуус одоо рэперээр за тэгээд ер нь бол ингээд залуус бол зөндөө байгаа. Тэгээд хэлэх гээд явж байгаа ч хүмүүс байгаа. Ер нь бол би iOS өндөргууд бол зөндөө байгаа гэдэг итгэлтэй байна. Гарч ирэх болохоос. Тэгээд гарч ирээд одоо нэг ингэдэг штэ. Одоо нэг дуу хийгээд за нэг биш нилээдийг хийж л байгаа л. За тэгтээ яг нэг дуугаа хийгэнгүүт нэг юм амжилттай хүмүүс танигдчихдаг тий. За яг тэгээд гүн сарын хувьд бол бас энийг даван туулаад үзсэн тий. Юма хийгээд үзсэн хүний хувьд бол одоо шинээр гарч байгаа хүмүүс яг нэг юм ямар алдааг бас гаргах боломж. Одоо гүн сарын хувьд бол нэг алдаа гаргасан байх боломжууд ч юм тий. Би нэг юм career shift-ийг яг дахиад нэг даваар бүр илүү болох боломж надад байсан. Би тэгтээ тэр үед нэг алдаа гаргацсан байгаа. Тэгээ тэрийг нь болохоор одоо ч залуустаа яг гарч ирэхдээ бити яг тэр моментод алдаа гаргаж байгаа ч гэдэг юм. Тийм зөвлөгөө байл. Shit. Би их зөндөө алдаа гаргасан л та. Тэгэхээр надаа намайг анх гарч ирэхэд надаа production юусоо байгаагүй байхгүй. Надаа менежер юусоо байгаагүй. Менежер байсан л та. Тэгээ манай менежер маань юу вэ? Яг надтай хамт гарч ирсэн болохоор зүгээр яг миний зүгээр уцыг авдаг ч юм уу тэгээ дийл хийдэг ч юм уу тийм ажлуудыг гүйцэтгэдэг. Яг жинхэнэ менежер чинь шал өөр ажил хийж шүү дээ тийм артисттай ингэдэг. Жишээлбэл хязгаартай байлгадаг ч юм уу. Жишээлбэл нэг артист гарч ирээд дуун хит болчлоо гэж бодох юм бол за жоон сахилга баттай байгаа хэрэгтэй. Яагаад гэх юм бол бүгд чиний найз болно тийм үстэй. Бүгд хамтаа хамт байна. Бүгдээрээ л гоё шүү дээ. Тэнгүүтээ тэр дуучин тэгээд нэг хагасчлын дараа унаа шүү дээ. Тэнгүүт яг дараагийн шид чи хизээ ажиллах юм тийм үстэй. Тэгээд чи дандаа гоё байсан юм. Окей, мөнгө олчлоо. Окей, let's go. Тэнгүүтээ чи гоё байхдаа grind хийсэн юм уу тийм үстэй. Тэнгүүтээ production хэрэгтэй. Production болохоор label дор гэж юм биш. Яг өөр ингэсэн productionтэй. Өөр label дорж ингэж шүүсээ шахуулжснаас өөр ингэсэн хүмүүстэй, өөрийнхөө хайрладаг хүмүүстэй тэдэртэйг л дандаа цаг хугацаа зарцуул. Чи улаан масны жижигхэн шүү дээ. Бид чи ямар жижиг. Одоо баг тэр гэхэд баг миний найз байна гэдэг л та. Тэгэхээр чи ийм амархан юм дээр
ганц өндөр өвдөгсөх юм бол тэгэл хэцүү. Ахаа нэг 2 жил алднаа л гэсэн юм л. Тэр нь бол сахлабаттай байх хэрэгтэй, менежертэй байх хэрэгтэй, өөрийн гэсэн продакшнтай байх хэрэгтэй. Заавал тэр амар нэг лейблд орох ямар шаардлага байхгүй шүү дээ. Тэр чинь ямар ч ялгаагүй л тогтолцоотой ус явж байгаа юм чинь. Label production хоёр нь одоо яг ялгаа нь бас маш их байгаад байна уу? Мэдээч тийм лейбл хэрвээ би лейбл намайг анх гарч ирэх намайг амар баг 4 лейбл намайг авъя гэж хэлсэн. Би ихтэй бүгд наа гэсэн. Би өөрийн гэсэн уусаа продакшнтай байсан. Би өөрийн гэсэн видео мейкертэй байсан, менежертэй байсан. Тэнгүүт яг лейбл бол намайг бол зарж чадна. Би илүү их мөнгөтэй болж чадна. А тэгтээ тийхгүй би продакшн дээр байх юм бол би дараа нь мөнгө хийх хэрэгтэй байхгүй юм бол. Яг тэр үедээ биш. Би нэр хүндээ авч ийн гэсэн үг шүү дээ. Ер нь ойрын үеийн зорилго карьерийн хувьд ч гэдэм үү ямар том зорилгоуд тавьсан байгаа вэ? Байхгүй. Нэг амар зорилго байхгүй. Ер нь тэгвэл хүн сарын хувьд бол маш одоо ингээл одоо чийлчих юм уу те ингээд гоё юм өөрөөрөө зүгээр гоё байгаараа л амьдарч байгаа юм шиг л мэдрэмжээ өгч юм л та. Тэгэхээр ер нь бол яг амьдралынх нь нэг юм зарим хүмүүс одоо нэг жоохон хуучнаар хэлчихвэл нөө жанжин шугам гэл нэг ярьдаг шүү дээ. Тэгэхээр гүн сарын үед ер нь яг тэр нэг юм өөртөө тавьдаг одоо шаардлага гэдэг ч юм уу тийм зүйл байдаг болов одоо би нэг ингэхгүй яг ингээд амьдрандаа ч гэдэг юм уу тийм. Одоо байхгүй. Яа гэх юм бол би ч өмнө дандаа тэгж амьдрдаг байсан аахгүй. Би яг ингэс өстэй тэгээс өстэй. Тэр хүн айгүй баригдаад байт юм лээ заамаа. Тэрийг хийж чадахгүй болохоор өөрөө ингээд дотроос нь идэд байт юм лээ. Тэгээ ингээд тэрэндээ шаналаад айгүй их цаг хугацаа алддаг. Тэрний орон зүгээр ингээд чөлөөтэйс нэр city life байсан дэр шүү дээ. Гоё тэг гоё би come on what the fuck өрөнд орооч тэ come on чиний амьдрал шүү дээ come on ээж авч амьдрахгүй шүү дээ чи амьдрч байгаа шүү дээ come on зүгээр өрөнд ор come on хүнд өртөө ээж үз ажил хийж үз come on гоё амьдрч үз хүмүүстэй гоё бай come on чи айгүй чөлөөтэй амьдрал шүү дээ а гэхдээ хүн гомдож болохгүй те хүнтэй муугаа ярьж болохгүй чила хүн яач болно л та сохтой бал илээ алцуудаа бүрээ хүн тохиолдох бүх юм байгаа шүү дээ Жон тэр л баг жанжин шугам юм уу та. Эхлээд хүн үүсэх хэрэгтэй баг. Дараа нь жанжин шугам ирсэн байх. Ягаад гэвэл бид нар чинь анх удаад амьдарч байгаа би чи 27 настай хэрч байгаа. Тийм биш надаас жоохон дүүнэр ба. Бас мөчрөөд өгч байна да тийм. Би одоо л ингэж одоо ч би баг юм сураагүй байна л да. Одоо л дөнгөж л гадралж штэ. Ер нь гэх юм байна. Гүн сар ер нь чөлөө цагаараа юу хийж ин дуу хийхээс гадна продюсер хийхээс гадна чөлөө цагаараа юу бодчихгүй зү тэ. Би ихтэй ихвчлэн ер нь би студиэс юу гардгүй. Юу огт гардгүй. Би шо босоол цайгаа угаал. Бүр чөлөө цагаар их юм бол амар тэнэг хоббитэй би. Би кино театр явдаг. Гэтэ кино үзэхгүй. Үзээ попкорн гэж трейлер үздэг. Тийм. За наач өстөө маш сонирн бай тээ. Тийм. Гоё тийм хүмүүс хараад ингээд трейлер үзээд ингээд попкорноо дуусгачаад окей let's go. Маш үнэхээр бүр хизээч сонсож байгаагүй бас. Би ихтэй нууц аддикт тах юм ингээ. Зүгээр нэг тийм юу яах биш ээ. Трейлер үзнэхээр нь хаана трейлер үзэх вэ? Гэрийнхээ ойрхон би ихтэй ихвчлэн гигантэнд л үздэг. Тэг гигантгийн нөгөө нэг Ирэстэй попкорн for real аим гоё nice попкорн байдаг. Гэтэ одоо торч үзмээр юм. Нэр ингэсэн. Тэр аим гоё nice попкорн шүү. Улаанбаатар хамгийн гоё попкорн гигэнтэнд байдаг. За окей маш одоо сонирхолтой бас өнгө төрх тийм үү одоо хипхопиндас одоо энэ салбарын бас залуу төлөөлөл бас гоё гарч ирж исэн залуу артист продюсер дуу зохиогч хийдэг тийм дуу хийдэг ийм залуутай бид ярилцлаа тэгээд бас л нэг хүний гоё өнцөг үзэл бодлын одоо ийм юу гэдгийг өнгө төрхийг бол гүн сараас хардгаа түүний бас дуунаас бас бид сонсдгоо тэгээд өөрийг нь одоо сонсгоор ч гэсэн надад нэг гоё лилвийн шиг нэг юм гоё нэг юм гадны нэг юм мэдрэмжүүд орж ирээд байдаг л да. Тэгээд өнөөдөр цаг цаваа гаргаа ирсэн гүн сартаа маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн одоо урлагийн бүх зүйлд нь эрүүл мэнд одоо гэр бүл бүх зүйлд нь сайн сайхныг хүсье. Өрсөн баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ тэгээд өнөөдрийн энэ эфир маань өндөрлөж байна. Тэгээд маргаашийн буюу 11 сарын 20-ны пүрэв гаргийнхаа эфирээр эргээд уулзлаа. Түр баяртай. Баяртай.